За өнөөдрийн тайлбарлах бодлогоор missing number. Надад 1-ээс n тоо хүртэлх тоонуудын нэгийн дутуу өгдөн. Миний даалгавар бол тэр дутуу байгаа тоог нь олно. За эхний мөрөнд n тоо өгдөн, дараагийн мөрөнд тоонууд өгдөн. За жишээн дээр n 5 гэж өгөгдсөн байна. Хэрвээ n 5 бол 2 3 1 5 гэхэлэр 4 дутуу учраас 4-ийг хэвлэж гаргана. За энэ бодлогыг бодох санаа нь бол одоо 1-ээс 5 хүртэлх тоонуудынхаа нийлбэрийг олчвол 15. Тэгээ өгсөн 4 тооныхоо нийлбэрийг олвол одоо энэ жишээн дээр бол 11. Тэгээ 15-аас 11 асангууд 4 гараад байна. Тэгэхээр 2 нийлбэрийнх нь ялгарыг олоод болоо. За код нь бол нэг иймэрхүү. N гэдэг хөвсгчээ зарлаад гараас аваад 2 нийлбэр хадгалах сам 1 сам 2 гэсэн хөвсгчээ зарлаад за тэгээ сам 1 дээрээ 4 тооныхоо нийлбэрийг авна. Харин сам дээр болохоор бүх 1-ээс n хүртэлх бүх тоонуудынхаа нийлбэрийг авна. Тэгээд энэ хоёр нийлбэрийнхаа ялгарыг хэвлээл болоо. За хэвлэлээ явуулаа шалгаж үзвэл. За одоо энэ кодоо тайлбарлавал n гэсэн хөвсгч зарлаад n-ийг гараас аваад энэ дээр болохоор 2 нийлбэр хадгалах хөвсгчээ зарлаад за ингээд давталтгүйгээд энэ аяа нэгээс эхлүүлж байгаа нь болохоор яг n-ээс хасах нэг тоо өгд буюу нэг тоо дутуу өгдөх учраас аяа нэгээс эхлүүлнэ. За тэгээ энэ c гэж хөвсгч зарлаад c-гээ гараас аваад тэгээ c-гээс сам 1 дээрээ шууд нэмээ явчихна. Харин сам дээр болохоор n-ээс нэг хүртэлх бүх тоонуудынхаа нийлбэрийг авчихна. За тэгээ энэ хоёрынхаа ялгарыг аваад болоо.